Сайн байна уу? За генет их бухимдах, уйлмааруулах мэдрэмж сахартай холбоотой байж болох уу? Заримдаа хүн генет бухимддаг. Юу ч болоогүй байхад дотор дагуурхайл, уйлмааруулал, хинт ч юм уур хүрээл. Дараа нь өөрөөсөө асуудаг. Надад юу болоод байна вэ гэж. Би яагаад ийм эмзэг болчих вэ? За ихэнх хүн энэ үед өөрийнхөө сэтгэл зүйн асуудалтай байна гэж бодоод байдаг. Гэхдээ заримдаа энэ мэдрэмж нь сэтгэлээс биш, биенээс эхэлдэг байдаг. Хүн сэтгэл санаа гэдэг бол зөвхөн бодлоос бүтдэг зүйл ерөөсөө биш. Биеийн дотор юу болж байна гэдэг нь түүнийг дагаад сэтгэл зүй бас дагаад өөрчлөгдчихдөг. Сахар гэдэг бол зүгээр нэг тоо биш. Сахар бол тархийг ажилуулах гол түлшин гэсэн үг. Тарих биеийг хамгийн хинээр хэргэлдэг эрхтэн. Тиймээс цусан дах сахар огцон үсэх эсвэл унах үед тарих хамгийн түрүүнд хариу өгдөг. Заримдаа хүн ингэж мэдрэгддэг. Гинэт уурна. Хин нэгэнд юм хэлэхэд дисгүй. Өмнө нь тоодгүй зүйлдээ хүртэл нойлмсон цэлэг найдал. Гэхдээ энэ нь зан араншин биш, гаршин өөрчлөгдсөн дөө биш. Энэ бол тарих энергийн докторгүй байдалд орсны дохио гаддаг. Сахар огцон унах үед тарих аюул гэж ойлгоод тарих сахаргүйгээр ажиллаж ерөөсөж чаддаг. Тиймээс би адреналин, кортизол гэх мэтийн стрессийн даврыг ялгаруулад эхэлдэг. Эдгээр давар нь хүнийг түгшээн, ууртаа болгоно, уйлмаар болгоно. За ийм үед хүн би яагаад ийм мэдрэмжтэй болчихоо гэж дотор боддог. Гэтэл үнэндээ би гэдэг чинь надад энерги дутж байна гэж хашгирч өөрч хэлж гин гэсэн үг. Заримдаа сахар унахгүй харин огцон өссөн үед ч сэтгэл санаа тавгүйддэг. Учир нь асар их сахар тархинд манан үсгэждэг гэсэн үг. Бодол зэгцэрхгүй, анхаарал сарнсан, сэтгэл хүндий мэт болоод иддэг. Зарим хүн үүнийг дотроо би хоосон болчлоо гэж тайлбарлаад иддэг. Гэтэл сэтгэл санааны гинтийн өөрчлөлт нь заавал сэтгэл зүйн асуудал байх аль байхгүй. Заримдаа энэ биеийн дотоод тэнцвэр алдагдсны илрэл гэсэн үг. За ийм мэдрэмж ихэвчлэн хоол алгасны дараа, амтан идсний дараа, орой ядарсны үед, нойр дутуу ийм үед илүү мэдрэгддэг. Гэхдээ тэр үед хоол, сахарыг хоолбож боддоггүй. Зүгээр л би ядарч энэ даа л гэж ойлгоод. За зарим хүн өөрийгөө ингэж боддог байсан. Би хит эмзэг юм байна. Би хит мэдрэмтгий юм байна гэж дотроо бодоод байдаг. Гэтэл үнэндээ би энэ ачаалаа дийлэхгүй болцсон байгааг ил шинж тэндэг юм гэсэн үг. За сэтгэл санаа докторгүй байх нь сул дорой байдал ерөөсөө биш. Энэ бол биеийн тусламж хүссэн л хэл гэсэн үг. Тэгэхээр бид ихэнхдээ биеийн дохиог сонсохын оронд өөрийгөө зэмлэдэг. Гэтэл бие бол биднийг айлган биш хамгаалахын тулд ингэж мэдрүүлж дохио гэдэг. За би энэ бичлэгээр ямар нэг зүйлийг заах шийдэл гэж гарахыг хүссэнгүй зөвхөн нэг зүйлийг ойлгохыг хүссэн. Хэрвээ чи заримдаа өөрийгөө танихгүй мэт санагддаг бол чи буруухан болчихоогүй. Чиний бие л ядарсны дохиог чамд хэлж гин гэсэн үг. Тэгэхээр сахар бол тоо биш. Тэр бол биеийн дохио байдаг. За ийм мэдрэмжтэй олон хүн ганцаараа дотроо тисдэг. Гэтэл энэ тухай тайван ярьдаг орчин байдаггүй. Тэгэхээр би ганцаараа юм шиг бодогдоод мэдрэмж төрөөд идэг. За хэрвээ хүсэх юм бол тайлбар хэсэгтээ би ийм орчин бий болоосон, шахалтгүй, буруутгалгүй, зүгээр л ойлголтоо зохицлээд дотоод тэнцвэрээ хадгалах тухай орсон байгаа. За энэ бичлэгийн түрээд өндөрлөе. Сахар бол тоо биш, биеийн дохио байдаг юм шүү. За баярлалаа.